Сайн байцгаана уу манайхан. Та бүхнийг хүлээлгэхгүй гэсэндээ би ганцхан өдрийн дотор бараг 1 цагийн урттай энэ бичлэгийг хийхийн тулд нилээд их хүч хөдөлмөр гаргалаа. Хэрвээ та бүхэнд таалагдвал Төрийн банкны энэ данс руу хандив илгээж сувгийг мань дэмжээрэй. Та бүхний дэмжлэг надад дараагийн бичлэгүүдийг илүү хурдан гаргах урам болдог шүү. Тэр мангас шууд довтолж галын шид шидэнд дайрлаа. Цагдаа нар тэр мангасын хүчийг хараад итгэж чадсангүй. Зөвхөн нэгдүгээр төвшний шидээр л олон зүйлийг эвдэж сүйтгэж байв. Харин манай хүүгийн биед өчүүхэн ч шалбархаа өссөнгүй. Мангас чи ер нь юу юм бэ гэж гайхахад Кусанаги би зүгээр л нэг сурагч гэж хариулав. Дараа нь тэр дахин усан могоогоо ашиглав. Чөтгөрийн ахлагч манай хүүг заавал алхаар шийдэж асар том галан могой гаргалаа. Цагдаа нар энэ нь 6 дугаар төвшний шид гэдгийг ойлгоод бүр найдваргүй болов. Кусанагийн хэрэг үүнээс бултвал эсвэл шидээрээ хаавал холбоотнууд нь тэр их галд өртөх эрсдэлтэйг мэдэж байв. Тиймээс одоо яах ёстойгоо тэр бодлоо. Тэр үед бүх араатнууд гинэт бөөгнөрч эхэлсэн тул цагдаа нар гайхав. Дараагийн мөчид тэд бүгд Кусанаги руу зэрэг дайрч эхлэхэд Соната түүнийг анхааруулах гэж оролдов. Гэвч манай хүү олон хүчтэй довтлогоо өөрөө нь ирж байгааг хараад ч огт сандарсангүй. Тэр усны шинжээрээ чөтгөрийн ахлагчийн галан могоог бут цохиж шинжгүй бамбаагаараа эд шидийн араатнуудын дайралтыг хав. Дээрээс нь ус асгарч эхэллээ. Гол дүр бүх зүйл аль хэдийн дуусчихсан мэт санагдан бүр баг зэрэг урам нь хугарсан байв. Шүүх хүртэл аман ангаж манай хүүгийн хүчийг хараад өгөхгүй болов. Соната юу болсныг ч ойлгосонгүй. Шидүү итгэмээргүй зүйл нүднийх нь өмнө болж байгааг хараад толгоогоо барив. Зургуа тогшин шидийг зөвхөн язгууртан шидтнүүдэд ашиглаж чаддаг. Тэр нь алсын идэвхжүүлэлттэй дүүцэх өндөр техник байлаа. Саната үнэхээр Кусанаги сая тэр бүхнийг хийсэн гэж юу гэж асуув. Шидүү үнээс ч гайхалтай зүйлийг харсан гэж хэлв. Гол дүр чөтгөрийн ахлагчтай нүүр тулахдаа хоёр дахь төрлийн шидийг зэрэг ашигласан байна. Ер нь хоёр өөр шид дараалан хэрэглэхэд бага зэрэг завсар шаардлагатай байдаг. Гэтэл Кусанагийн хоёр шидийг яг нэгэн зэрэг хэрэглэсэн байв. Нэг л төрлийн шидийг удирдахч хэцүү байхад хоёрыг зэрэг ашиглана гэдэг түүнийг язгууртан шидтнүүдээс ч давсан хүчтэй болгож байлаа. Шидүү бүх зүйл өөрийн тамгаснаар өрнөж байгаад баярлав. Тэр эцэст нь удаан хүссэн хүнээ шинэ Ичкями Мататог олсон мэт санагджээ. Кусанаги чөтгөрийн ахлагчид энд хитрхи давчуу байна. Өөр газар очиж тулалдъя гэж хэлв. Чөтгөрийн ахлагч нэгдүгээр төвшний агаарын шид ашиглан нисэж одлоо. Тэр өөр газар руу хөдлөхдөө агаарын шид хэрэглэж чаддагт өөрөө хүртэл баг зэрэг гайхаж байв. Мөн армийнхаа дэмжлэгийг авахгүйгээр тулалдах хэрэгтэй гэж боджээ. Харин манай хүү хүйтэн харцаар бусад араатнуудын тийм муу дэмжлэг түүнд огт нөлөөлөхгүй гэж хэлв. Тэр хоёр тустай гарсны шалтгаан бол одоо өөрөө барьц алдалгүй чөлөөтэй тулалдаж чадна гэсэн хэрэг байлаа. Чөтгөрийн ахлагч урагштай арьсан ч манай хүү бүх товтлогоноос амархан болтов. Тэр хідэн цохилтыг бүр гараараа хаалаа. Үүнийг ашиглан чөтгөрийн ахлагч галын шид шидэж тэр нь гол дүрийг шууд онов. Дараа нь цаг алдалгүй дахин цохиж газарт хүчтэй шидэв. Утаа арилмагц Кусанаги гимтээгүй хэвээр гарч ирэхэд чөтгөрийн ахлагч шоконд оров. Кусанаги урагш дайрч тэр мангас гардан тулаанд шилжсэн нь шидэн түүнд огт үйлчлэхгүй болсонтой холбоотойг ойлгожээ. Тэр чөтгөрийн ахлагчийн оролдлого утгагүй гэж хэлээд өөрт нь нэг ч цохилт буулгаж чадахгүйг нь сануулan толгой руу нь маш хүчтэй цохив. Чөтгөрийн ахлагч хол шидэгцэн ч шидийн тойрог гаргаж өөрийгөө тогтоов. Эн чин зүгээр л хүн. Түүний нудраг надад юу ч хийж чадахгүй гэж тэр бодсон ч дараагийн мөчөд би энэ бүхэлдээ салханж эхлэв. Тэр Кусанаги ямар хүчтэйг ойлгосонгүй. Уур нь хурч чи ер нь хэн бэ гэж асуулаа. Кусанаги инээмсэглээд шид бол өөрийнх нь ашиглаж чаддаг цорын ганц зүйл биш гэж хэлв. Тэгээд өөрийн бүтээсэн нэг аргаа чөтгөрийн ахлагчид үзүүлэхээр шийдлээ. Гол дүр хүчээ суллахад чөтгөрийн ахлагч балмагдав. Шидөө Соната хоёрч дээрээс дарамт мэдрэн толгой дээгүүр нь ямар нэгэн зүйл хуримтлагдаж байгааг анзаарав. Кусаниги өөрөөсөө ялгарч буй шидийн хүчээр биеэ бүрхэн хамгаалж эхлэв. Тэр өөрийгөө илүү хүчтэй болж байгааг мэдэрч байлаа. Гэвч чөтгөрийн ахлагч биеэ шидээр бүрхсэн ч хүний дайралт бол ямар ч утгагүй гэж хэлв. Тэр дараалан цохилт өгч эхлэхэд чөтгөрийн ахлагч өөр сонголтгүйгээр ухарч байв. Довтолгоо нь бүх талаас ирж байсан тул мангас өрөвдөлтөөгөөр өөрийгөө хамгаалах гэж оролцсон ч Кусанаги шин техникээрээ дахин цогсоор байлаа.
Шидүү тэр тулааныг ажиглан зогсохдоо манай хүү жинхэнэ мангасыг гардан тулаанаар дарангуйлж байгааг хараад гайхшрав. Хүний дайралт чинь мангасуудад хэт сул нөлөөтэй байдаг шүү дээ. Ийм зүйл яаж боломжтой юм бэ гэж тэр бодов. Харин Кусанаги нударгаараа л тэр мангасыг аажмаар гимтэж байлаа. Чөтгөрийн ахлагч шархтан хүний зохилт яаж өөрийг нь ийм арчаагүй байдалд хүргэж байгааг ойлгож чадсангүй. Кусанаги энгийн дайралт зэвсэг хоёр мангасуудад нөлөөлдгүйг мэдэж байв. Харин довтлохоонд асар их шидийн хүч шингээвэл бодит үр дүн үзүүлдэг юм. Бүх биеэ шидийн хүчээр бүрхэн байж довтлох энэ аргыг тулааны урлаг ба шидийн урлалын нэгдэл гэж нэрлэдэг. Тэр үнийг шидэт тулааны урлаг гэж нэрлэжээ. Чөтгөрийн ахлагч хогийн хүн өөрөөс нь хүчээр давсан гэдэгт итгэж чадсангүй. Тэр ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр дахин дайрсан ч Кусанаги амархан бултаад цаг алдалгүй маш хүчтэй цохилт өгч гидсэнд нь нүх гаргав. Чөтгөрийн ахлагч түүнийг ийм хүчтэй болохоор мангас гэж хэлв. Бусад мангасууд удирдагч нь аль хэдийн үхснийг мэдэв. Тэнгэр буцаад хэвэн болж Каламити эцэст нь төгслөө. Цагдаа нар тайвширч энэ бүхнийг тэрхүү ганцаараа хийснийг ойлгов. Шидөө тэдэнд үлдсэн араатнуудыг устгаж сонор сэрэмжээ алдахгүй байхыг тушаав. Кусанаги аажмаар доош бууж ирээд үлдсэнийг цагдаа нарт даатгахаар шийдэн инээмсэглэв. Тэр гинэт шидэт тулааны уралгаа ашиглалгүй утсан учраас төгс хэрэглэж чадсангүй гэдгээ саналаа. Газар дах үедээ олон цагдаа өөрийг нь хүлээгээд зогсож байгааг анзаарав. Шидүү манайхууд хүнд хүчээр ажлынхан төлөө мөн чөтгөрийн ахлагчийг ганцаараа ялж каламитиг зогсоосонд нь талархал илэрхийлэв. Тэд түүний хамтын ажиллагаанд чин сэтгэлээсээ баярлаж байлаа. Тэр явдлаас хойш Каламити дэлхийд даяар тасралтгүй гарч эхэллээ. Гэсэн ч цагдаа болон язгууртан шидтнүүд хамтран ажилласны ачаар шинэ гарч ирсэн Каламитуудыг аажмаар дарч чадсан юм. Гэвч хүмүүсийн айдас улам нэмэгдэж засгийн газрыг бэлтгэлгүй байсан гэж буруутгаж эхлэв. Иргэдийг хамгаалах ёстой байсан шидтнүүдэд ч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Хүмүүсийн айдас нэмэгдэхин хэрээр нэг хүн бидэнд одоо ч хар шидтэн бий гэж хэлжээ. Удалгүй хүн бүр хар шидтэнд итгэж эхэлсэн бөгөөд дэлхий даяар тэр ер нь хин юм бол гэсэн асуулт гарч ирэв. Академик Кусанаги баг зэрэг залхаж байлаа. Учир нь бүх анги нь Каламитиг зогсоосон хүн нь тэр байсан гэдгийг мэдчихсэн байв. Сурагчид түүнийг гайхалтай гэж магтаж асуулт асууж эхлэв. Тэр үнэхээр чөтгөрийн ахлагчийн дэд төрөлтэй тулалдсан юм уу гэж ч сонирхов. Кусанаги бүр төвөгшөөн энэ бүх зүйл хурдан дуусаасай гэж хүсэж байв. Юа түүний ядарсан царайг анзаарав. Багш саяхан болсон Каламитигийн талаар ярьж эхлэв. Тэр сурагчдад байнга бэлэн байхыг зөвлөж тэд зүгээр нэг сурагч биш шидтнүүд учраас хизээж дуудлага авч магадгүй гэж сануулв. Дараа нь Кусанаги руу зааж түүнийг туршлагатай гэж хэлв. Тэр үед Соната хідэн цагдаатай хамт гинэт орж ирэв. Багш санаа зовж юу болсон бэ гэж асуухад Соната тэмдгээ үзүүлж захирлын зөвшөөрөлтөд ирсэн гэж тайлбарлав. Тэр Кусанагийг дуудаж дахин тусламж хүсв. Гол дүр цагдаа нар ийм хэмжээнд унсан юм уу гэж бодлоо. Тэд өөрсдийн нэр хүндийг огт бодохгүй байгаа бололтой. Сурагчид бүгд түүнийг ширтэж байсан тул Кусанаги бүр дургүй хүрч зүгээр л гарч явхаар шийдэв. Тэр Сонатагаас нөхцөл байдлыг тайлбарлахыг хүсв. Саната Тинкал Кусанаги тэд өөрийг нь туслуулахаар ирсэн гэж хэлв. Саната түүнээс олон удаа тусламж хүсэж байгаадаа эвгүй байсан ч өөр аргагүй гэж тайлбарлав. Учир нь тэр бол хамгийн хүчтэй нь. Кусанаги утсаа гаргаж дараагийн удаа зүгээр л залгахад болно гэж зөвлөв. Соната уучлал хүсээд түүний холбоо барих мэдээллийг авав. Дараа нь тэр Кусанагид Харжукуд гарч ирсэн мангасуудыг устгахыг даалгав. Соната түүнийг машинд суулгаад явъя гэж бодсон ч Кусанаги тэгвэл оройтно гэж хэлээд шидийн тойргоо гарган сургуулиас ганцаараа нисэн одов. Цагдаа нар түүний хурдыг хараад гайхширч байлаа. Харж өгөхөд тэнгэр улайж хоёр хүүхэд айж сандарч байв. Том ах нь дүүгээ хамгаалах гэж оролдож байтал эд шидийн аратан гарч ирэв. Тэд зүгтхийг оролцсон ч баг дүүн бүдэрч өнөв. Яг тэр үед Кусанаги гарч ирээд мангасыг тэр дор нь устгав. Хүүхдүүд тайвширмагц тэр тэднийг зоригтой байсан гэж магтав. Тэр Ичикями дүрстэй тоглоомыг нь буцааж өгч инээмсэглэн тайвшруулв. Кусанаги хүүхдүүдийг цагдаа нарт өгөөд дахин мангасуудыг устгахаар гүйв. Хүүхдүүд талархан мэхэж дүүн инээмсэглэн түүнийг ширтэж байлаа. Кусанаги Харжукуд тулалдах нь Актим эсвэл сүүрсэн Шибуягаас илүү хэцүү гэдгийг ойлгов.
Энд олон хүн саад дотгор байсан тул шидийн сум хэрэглүүл энгийн иргэдийг гэмтэх эрсдэлтэй байлаа. Тэр хүн ба араатныг ялгаж чаддагч эд шидгүй энгийн хүмүүсийг мэдрэхэд хэцүү байв. Тиймээс хамгийн сайн арга нь бүсийг тойрон эргэж хүмүүсийг аврах явдал байлаа. Цагдаа нар хурч ирээд мангасуудыг устгаж эхлэв. Харин иргэдийг аврах ажлыг айрын болон гал сүнөгчд хариуцав. Тэд Кусанагийг хараад нэрийг нь дуудав. Гол дүр өмнөх каламитигээс тэр цагдааг таньж байлаа. Тэр доош бууж нөхцөл байдлыг асуув. Цагдаа зүүн хэсэгт хүрч чадахгүй байгаа. Иргэдийн талах хувийг ч аварч амжаагүй гэж хэлв. Кусанаги хідэн шидийн сум харваж зүүн хэсгийг шалгахаар шийдэв. Цагдаа тэнд хууль бус шийтнүүд байгаа тухай мэдээлэл ирсэн гэж анхааруулсан ч Кусанаги хамгийн хүчтэй гэдгийг мэдэж байсан тул түүнийг зогсоож чадахгүй байв. Бусад цагдаа нар түүнийг олон мангасыг амархан устгаж байгааг хараад гайхав. Тэд түүнийг энэ хүнд үед гарч ирсэн аврагч шиг хүн гэж бодож байлаа. Кусанаги 6 дугаар төвшний Берст стрим шидээр чөтгөрийн ахлагчийг устгав. Каламити байхгүй байхад ч ийм мангас гарч ирж байгаад тэр гайхав. Энэ нь бүр 50 жилийн өмнө ч тохиолдож байгаагүй зүйл байлаа. Мангасуудын тоо нэмэгдэх тусам тэд улам хүчтэй болж байв. Нөхцөл байдал бүр Кусанагид хүртэл хэцүү болж эхэлжээ. Тиймээс бүх зүйл хяналтаас гарахаас өмнө төлөвлөгөө хэрэгтэй гэж бодлоо. Кусанаги хоёр иргэнийг аварч гал сүнөгчдөд өглөө. Түүнд хид хідэн төлөвлөгөө байсан ч аль нь хамгийн зөв болохыг мэдэхгүй байв. Тэр шидийн хөөс ашиглан илүү олон хүнийг аварлаа. Санаата болон хідэн цагдаа гарч ирж иргэдийг тайвшруулахад туслав. Цагдаа нар түүнд дахин талархаж түүний ачаар хохирлыг багасгаж чадсан гэж хэлв. Гэвч Кусанаги үүнийг үгүйсгэж энэ бол цагдаа болон гал сүнөгчдийн гавьяа харин өөрөө зүгээр л тусалсан гэж хэлв. Нэг цагдаа түүнийг үнэхээр гайхалтай сурагч гэж магтав. Тэд өмнөх каламити үеэр бардам зангаасаа болж бүдүүлэг хандсандаа уучлал хүсв. Кусанаги санаа зовох хэрэггүй. Тэр тухай бодох шаардлагагүй гэж хэлв. Цагдаа нар түүний төлөвшлийг хараад дахин гайхав. Санаатаач урагш гарч ирээд талархлаа илэрхийлв. Тэр өөрийг нь зүгээр нэг сурагч байхад нь хүртэл хүчээг нь ашиглаж байгаадаа эвгүй санагддаг гэж хэлв. Кусанаги санаа зовох хэрэггүй. Тэр өөрөө туслана гэж зөвшөөрсөн шүү те гэж хариулв. Тэр мангасуудын тоо улам нэмэгдэж байгаа. Бүр улам хүчтэй болсон гэж хэлв. Санаатаач үүнтэй санал нийлж каламитигийн эсрэг төлөвлөгөө хэрэгтэй гэж бодож байлаа. Тэр ахлах офицер нь арга хэмжээ авах гэж хичээж байгаа гэж хэлв. Яг тэр үед өмнө нь аварсан хүүхдүүд Кусанаги дээр ирж талархлаа илэрхийлв. Тэр тэднийг аюулгүй байгааг хараад баярлав. Жижиг дүүн "Та их мэргэн өө?" гэж асуув. Ах нь дүүгээ уучлаарай. Тэр их мэргэнд хэд дуртай гэж хэлв. Кусанаги тоглоомыг нь хараад Ичикями дүрс болохыг ойлгов. Тэр хүүхдүүдэд "Тийм ээ. Би их мэргэн" гэж хэлэхэд жаал хүү аль хэдийн мэдж байгаа мэт инээмсэглэв. Кусанаги өмнөх амьдралаа саналаа. Нэг хүн Ичикямигаас өөрийнх нь хүүхэлдээ хийх зөвшөөрөл гуйж байсан юм. Тэр зөвхөн хүүхэлдээ биш, зурагт карт, түлхүүрийн осорч хийх болно гэж тогтлон ярьж байв. Ичикями хэн ийм зүйл авах юм бэ гэж эргэлзэж байлаа. Гэвч тэр хүн хүмүүс их мэрэгнээс сэтгэлийн дэмжлэг авах хэрэгтэй. Ийм зүйл хүүхдүүдэд их хэрэгтэй гэж хэлжээ. Эхэндээ Ичикями бүрэн зөвшөөрөөгүй ч тэр хүн буруу бодож байна гэж хэлээд ийм зүйл хүмүүсийг 50 жил биш бүр 100 жил хамгаална гэж итгэж байв. Тэр эцэст нь зөвшөөрөл гуйсан. Кусанаги инээмсэглэв. Тэр хүн үнэхээр зөв байжээ. Хүүхэлдээ өөрөө хүмүүсийг аварч чадахгүй ч хүмүүс одоо ч түүнийг хэрэгтэй гэж бодож байлаа. Нийслэл хотын нэгэн с жигтэй клуб хэдэн ир хар шидтний талаар удирдагчдаа тайлагнаж байлаа. Тэдний удирдагч бол газар доорх шидтнүүдийн холбоо болох Black Rebellion-ийн ерөнхийлөгч Куро Ауто байв. Тэр хар шидтэн ямар ч холбоонд харьяалагддаггүй хууль бус шидтэн гэдгийг сонсоод уурлав. Тэр хүн өөрийнх нь эсрэг гарч ирж зүрхэлсэнд ихэд хэлэгнэв. Куро туслах ажилтнаасаа үнэн эсхийг асуухад айс нь доод тушаалын хүн тийм гэж хариулв. Куро тэдэнд хар шидтний жинхэнэ хэн болохыг олж мэдхийг тушаав. Шаардлагатай бол цэргийн хүч ашиглахыг ч зөвшөөрөв. Нэг хүн түүнийг алж болох уу гэж асуухад гүйцэтгэх менежер Кагос Шужи асууж байлаа. Куро түүнийг эхлээд тамлаж байж дараа нь алж болно гэж хариулв. Кагос энэ үгийг сонсоод муухай нэмсэглэн баярлав. Тэр үед Рука Кусанагигаас шидийн хүчнийх нь хэмжээг асуув. Юач мөн сонирхож байгаагаа хэлв.
Тэр магадгүй 100,000 эсвэл бүр 500,000 байж магадгүй гэж бодож байлаа. Йогийн бодлоор манай хүү шиг хүнд бол тийм хэмжээ боломжтой санагдаж байв. Кусанаги ямар ч сэтгэл хөдлөлгүй царайгаар 999 сая 990 мянга гэж хэлв. Бүгд ихэндээ үггүй болов. Юка үүнд итгэсэнгүй. Кацураги ч түүнтэй санал нийлв. Рока Ичкиамигийн шидийн хүч ердөө 100,000 орчим байсан гэдгийг санаж ийм тоо байж боломгүй гэж хэлв. Кусанаги энэ тухай сонсоод гайхав. Тэд 100,000 бол дээд хязгаар гэж хүмүүс ярьдаг гэж тайлбарлав. Тиймээс Кусанаги яагаад ийм энгийн зүйлийг мэдэхгүй байгааг гайхав. Кусанаги өөрийн хүч үнэхээр ердөө 100,000 юм уу гэж бодлоо. Тэр интернетээр хайж үзхийг оролцсон ч утсаа яаж ашиглахаа сайн мэдэхгүй байсан тул будилж орхив. Тэр инээмсэглээд утас ашиглах нь тийм ч чухал биш гэж бодон бууж өглөө. Яг тэр үед шидүү түүнд утсаар залхав. Кусанаги юу болсон бэ гэж асуухад шидүү төвөг утсандаа уучлал хүсэж баг зэрэг цаг гаргаж болох эсхийг асуулаа. Кусанаги зөвшөөрөв. Шидүү найзууд нь хамт байгаа эсхийг асуухад Кусанаги тийм гэж хариулв. Шидүү утсаа чанга яригч дээр тавихыг хүсв. Кусанаги юу гэсэн үг болохыг ойлгохгүй байсан тул Юа түүнд туслав. Шидүү мангас болон каламитийн тоо нэмэгдэж байгаа учраас мангасын эсрэг тусгай баг байгуулахар шийдсэн гэж тайлбарлав. Энэ багийг Special Magic Team буюу SMT гэж нэрлэх аж. Тэр Кусанагиг энэ багийн ахлагчаар ажиллахыг хүсэж байлаа. Юа найздаа ийм боломж олцсонд маш их гайхав. Ийм цолонд хүрэхийн тулд шидтнүүд амиач өгөхөд бэлэн байдаг гэж тэр бодож байв. Тиймээс Кусанаги татгалзахгүй гэж бодсон ч түүний төсөөлснөөс эсрэгээр Кусанаги энэ саналаас татгалзав. Юа уурлан яагаад гэж асуулаа. Шидо эхлээд тайлбарыг нь сонсохыг хүсв. Кусанаги Юаяагаад өөрийнх нь төлөө уурлаж байгааг ойлгохгүй байсан ч тайлбарыг сонсохоор шийдэв. Шидүү одоогоор маш олон асуудал давхар гарч байгаа. Цагдаа дангаараа бүгдийг шийдэж чадахгүй болсон гэж хэлв. Мөн мангасууд улам хүчтэй болж байгаа учраас тэдний хүч хүрхээ болжээ. Кусанаги үүнийг ойлгож байлаа. Учир нь энэ үеийн шидтнүүдийн шидийн хүч үнэхээр бага байв. Тэр язгууртан шидтнүүд хайцсан бэ гэж асуув. Шидүү, Мизуха, Хумай, Каяогийн тэргүүнүүд одоо хүртэл гадаадад уулзалтад оролцож байгаа гэж хэлв. Одоогоор зөвхөн Фукаогийн нэг хүн байгаач тэр бас янз бүрийн шалтгаанаар ажиллах боломжгүй байгаач. Кусанаги Юагийн эцэг эхийг хизээж уулзаж байгаагүйгээ гинэт санав. Юа тэд одоо хүртэл уулзалтаас буцаагүй гэж тайлбарлав. Шидв шин тусгай багт цагдаа болон академийн зарим сурагчдыг оруулах гэж байгаагаа хэлв. Тэр Юа, Рука, Кацурагийн нарыг энэ багийн гишүүдээр сонгосон байв. Тэр бичиг цаас, хилэлцээр зэрэг бүх төвөгтэй ажлыг өөрөө хариуцна гэж амлав. Харин тэд зөвхөн хүчтэй болж цагдаагийн шидтнүүдийг удирдах хэрэгтэй. Тэд шагнал болон сургуулийн оноо авах бөгөөд энэ нь ирээдүйд ажил олоход ч давуу тал болно. Шидүү бургуйж Кусанагигаас багийн ахлагч болохыг хүсв. Кусанаги баг зэрэг дургуутсан ч эцэст нь зөвшөөрөв. Шидүү үнэхээр итгэж чадахгүй байсан ч баярлав. Рука Кусанагийг бүхнийг ганцаараа үрхийг хүсээгүй. Харин Кацураги хүнд сорилтод дуртай байсан. Кусанаги өөрөө эргэлзэж байсан ч илүү олон шидтэн сургах боломж гарна гэж бодоод зөвшөөрсөн юм. Удалгүй мэдээний сувгууд язгууртан шидтнүүдийн нэг болох Фукаогийн шүүмжилж эхлэв. Тэд сургуулийн ослын үеэр жинхэнэ үүргээ орхисноос гадна мангасуудыг устгах ажиллагаанд ч маш удаан байсан гэж буруутгаж байлаа. Нэг язгууртан шидтэн мэдээг сонсоод сэтгүүлчдийг тэнэгүүд гэж дуудав. Язгууртан шидтнүүд бүх асуудлыг шийдэж чадна гэж бодох нь буруу гэж тэр хэлв. Тэр үед нэг хүн орж ирэх зөвшөөрөл хүсв. Язгууртан шидтэн зөвшөөрөхөд түүний зарц орж ирж нийслэлийн цагдаагийн газраас нэг бичиг ирснийг мэдэгдэв. Язгууртан тэр баримтыг уншаад Special Magic Team байгуулагдсан тухай мэдэв. Тэр үүнийг зөвл гэж бодож хэрэггүй хүмүүс хэрэггүй ажил хийж байна гэж хэлв. Гэхдээ энэ нь олон нийтийн амийг хаахад хэрэгтэй байж магадгүй гэж бодлоо. Тэр зарцдаа өөрийн хүү дуудаж ирүүлэхийг тушаав. Цагдаагийн газарт Кусанаги болон түүний найзууд шин тусгай багт нэгдэв. Тэд бүгд хуралд оролцож шийдвэр тайлбар хийж эхлэв. Кусанаги арбат хүн гэсэн үгийг сонсоод гайхав. Шидүү уучлал хүсээд эхэндээ нэр дэвшигчд байсан ч яагаад ч юм хинч өргөдөл гаргаагүй гэж тайлбарлав. Шидүү Кусанаги бодит үр дүн гаргаж эхэлбэл хүмүүс өөрсдөө ирж бүртгүүлнэ гэж итгэж байлаа. Кусанаги ийм зүйл болно гэж аль хэдийн таамагласан байв. Учир нь зүгээр нэг сурагчийг багийн ахлагчаар томилсон нь олон хүнд таалагдахгүй нь ойлгомжтой байлаа.
Шидо Кусанагид нэг зүйл өгөөд энэ нь төр шидэдний үнэмлэх гэж тайлбарлав. Энэ нь адны хамтын ажиллагааны тэмдэг бөгөөд одоо тэд бүгд төрийн албан хаагч болсон гэсэн үг байв. Хэрв хэн нэгэн эргэлзвэл энэ тэмдгийг үзүүлэхэд хангалттай. Гэхдээ жинхэнэ шидэдний үнэмлэхийг зөвхөн албан ёсны нэгжийн гишүүдэд өгдөг. Тэд одоохондоо бүрэн эрэхтэй шидтэн биш учраас энэ нь зөвхөн төр тэмдэг байлаа. Шидүү албан ёсоор Кусанагийг сурагч гэж дуудахаа болж ахлагч Кусанаги гэж дуудлаа. Ингээд тэр бүх удирдлагыг Кусанагид даатгав. Кусанаги баг зэрэг инээмсэглэв. Өөртөө нижил насны хүмүүсийн өмнө зогсож удирдах байсан үеэс хойш нилээд хугацаа өнгөрсөн байлаа. Тэр урагш алхаж өөрийгөө дахин танилцуулав. Тэр Special Magic Team-ийн ахлагч гэдгээ зарлаж багийн бүх гишүүдийг язгууртан огийн тэргүүнүүдээс ч илүү хүчтэй болгохын төлөө ажиллана гэж амлав. Цагдаа болон түүний найзууд энэ үгийг сонсоод гайхав. Ийм зүйл үнэхээр боломжтой гэж бодоход хэцүү байлаа. Кусанагийн хүмүүс яагаад эргэлзэж байгааг ойлгож байв. Тиймээс тэр бодит нотлохоо үзүүлэхээр шийдэв. Тэр шидугаас цагдаагийн газарт шидийн хүч хэмжих төхөөрөмж байгаа эсхийг асуув. Шидүү байгаа гэж хариулав. Гэхдээ яагаад хэрэгтэй байгааг ойлгохгүй байв. Тэр хэд хэдэн хэмжигч төхөөрөмж авчирлаа. Кусанаги Рука болон Кацурагийн нарыг урагш гарч шидийн хүчээ хэмжихийг тушаав. Тэд тушаалыг дагаж шидийн хүчээ төхөөрөмжөнд оруулав. Кусанаги өмнө нь Рукагийн шидийн хүч 10,000, Кацурагигийнх 8,000 байсан гэж тайлбарлав. Гэтэл үр дүн гармагц Рука үгүй болов. Дэлгэцэн дээр 30,000 гэж гарч ирэв. Кацурагич мөн гайхаж 28,000 гэсэн тоог харлаа. Цагдаа нар энэ тоог хараад шоконд орлоо. Энэ бол хамгийн дээд зэрэглэлийн шидтний хэмжээтэй тэнцэх хүч байв. Кусанаги бүгдийг тайван байхыг хүсээд Юаг урагш гарч шидийн хүчээ хэмжихийг тушаав. Юа баг зэрэг сандарч байлаа. Тэр өөрийгөө эгчтэйгээ харьцуулахад хитрхи сул гэж боддог байв. Тэр их хичээсэн ч өөрийгөө энгийн авьяасгүй хүн гэж боддог байлаа. Тэр үр дүнгээ харахаас айж эхлэв. Гэхдээ тэр өөрийгөө тайвшруулж ийм сорилтоос зугтахгүй гэж шийдэв. Үр дүн ямар ч байсан өөртөө үнэнч байхыг хүсэв. Тэр бүх шидийн хүчээ төхөөрөмж рүү оруулав. Шидүү болон Соната хоёрын ирүү унаж орхив. Юа нүдэ нээгээд харвал дэлгэцдээр 26,000 гэж байлаа. Шидүү түүний өмнөх бүртгэлд шидийн хүч нь ердөө 2,000 байсан гэдгийг санаж байв. Ийм хэмжээнд өснө гэдэг боломжгүй мэт санагдаж байлаа. Кусанаги бүгдэд хандан шидийн хүчийг нэмэгдүүлэх боломжтой гэж тайлбарлав. Гагцхүү авьяас, төвчээр, бууж өгөхгүй байх шид эмхий зан хэрэгтэй. Тэр Юагийн толгойг илж маш сайн ажиасныг нь магтав. Рука энэ дүр зургийг хараад баярлав. Кусанаги бусад хоёрыг ч мөн магтсан ч тэд ийм үр дүн гарах нь хэвийн зүйл гэж бодож байлаа. Рука өөрийгөө Мизуха овгийн хүн учраас ийм өсөлт хэвийн гэж бодож магтаал хэрэггүй гэж хэлв. Гэвч Кусанаги түүний үгийг үл тоож толгойг нь илж бас магтав. Кацурагийн найз нь ёр бусын хүн гэдгийг мэддэг байсан ч иймэрхүү байдлаар зөрөгтэй харьцаж байгаад гайхав. Юа баг зэрэг сандарч эхлэв. Учир нь Рука уурлвал маш аимшигтай болдог гэдгийг мэдэж байлаа. Рука Кусанагид өөрийг нь хүүхэд шиг харьцах хэрэггүй гэж хэлв. Кусанаги ойлгож гараа татлаа. Кацураги ч сая баг зэрэг айсан байлаа. Юа ч их чинь 50 байсанд талархав. Кусанаги дараа нь Кацурагигийн толгойг илэх гэж оролдоход тэр ичингүүрч зогсов. Рука дотроо бодлоо. Тэр өмнө нь хизээч ингэж хандуулж байгаагүй. Бүр эцэг нь хүртэл толгойг нь илж байсангүй. Яг тэр үед өрөөнд тарган царай муутай нэг хүн орж ирэв. Тэр хүн бүгд энд байгааг мэдээд шидүүг хаа сайгүй хайж байсан гэж хэлв. Яагаад өөрийг нь ирэхэд зохих ёсоор өгтөж аваагүйг асуув. Шидүү тайлбарлах гэж оролдож тэр хүн өнөөдөр ирэхгүй гэж бодсон гэж хэлв. Тархан нэр бодлоо өөрчилсөн тул ирэхээр болсон гэж хэлв. Шидүү түүнийг танилцуулахар шийдэж тэр хүн бол Фука овгийн язгууртан шидтэн шуу гэж зарлав. Шидүү Кусанагид нууцаар тайлбарлав. Тусгай баг байгуулахын тулд язгууртан шидтнүүдийн зөвшөөрөл хэрэгтэй байсан тул тэдний нэрийг оруулах шаардлагатай болсон гэж хэлв. Тэр үүнд уучлал хүсв. Кусанаги Фука овог өмнө нь академид болсон гамшигын үед тусламжийн хүсэлтийг үл тоомсорлож байсныг саналаа. Шидүү язгууртан шидтнүүд эрх мэдлээ хадгалах хачин заншилтай байдаг гэж тайлбарлав. Тиймээс тэд тусламжийн хүсэлтэд хариулахыг нэр төрөө унгасан хэрэг гэж үздэг аж. Тэр үед шууд угарч Японы хамгийн шилдэг шидийн нэгжийг харна гэж бодсон ч энд баахан сурагч байгааг хараад гайхаж байгаагаа хэлв.
Шидо Кусанагийг танилцуулж сургуулийн гамшигын үеэр боссыг устгаж каламитиг зогсоосон хүн гэж хэлв. Ийм гайхалтай амжилтанд нь үндэслэн түүнийг тусгай багийн ахлагчаар сонгосон гэж тайлбарлав. Шуу Кусанагийг анхааралтай хараад язгууртан овогтч харьяалагддаггүй ийм хогийн сурагч яаж сургуулийн гамшигыг зогсоосон юм бол гэж бодлоо. Тэр Кусанагийн хөл дээр гიშгээд бартам зангаар чи бол зүгээр л хог гэж хэлв. Тэр ийм сурагчийг ахлагч болгосонд ихэд уурлав. Тэр Кусанагад их зан гаргах хэрэггүй гэж анхааруулв. Юа болон Рука түүний ийм занг ойлгохгүй ухрахыг шаардлаа. Кацураги бүр түүнийг дэлбэлнэ гэж сүрдүүлв. Шөө жирийн хүмүүс өөрт нь тушаал өгч байхад гайхав. Тэр хоёр эгчийг Мизуха овгийн хүмүүс гэдгийг танив. Ингээд энд байгаа хүмүүс бүгд хог биш юм байна гэж хэлв. Дараа нь шуу өөрийгөө энэ багийг удирдна гэж зарлав. Гэвч Шидо Кусанаги аль хэдийн ахлагч болсон тул үүнийг өөрчилж болохгүй гэж тайлбарлав. Шуу Кусанагид сорилт тавихаар шийдэж дараагийн Каламитигийн боссыг хэн төрүүлж устгах нь тэр хүн багийн ахлагч болно гэж мэдэгдэв. Шидо түүнийг зогсоохыг оролцсон ч шүү өөрийн дүрмийг тулгаж энэ асуудал шийдэгдсэн гэж хэлв. Шидо дахин уучлал хүсгэд Кусанаги зүгээрээ гэж хэлв. Тэр ямар ч үг хэлсэн тийм хүнийг ойлгуулах боломжгүй гэж бодож байлаа. Түүний бодлоор зүгээр л ялчхад хангалттай. Юа болон бусд нь урам орж тэр тархан хүн ахлагч болохыг зөвшөөрөхгүй гэж шийдэв. Дараа нь тэд цагдаагийн газрын сургалтын талбайд бэлтгэл хийж эхлэв. Кусанаги дараагийн алхмаа бодож байлаа. Ихэнх цагдаа нарын шидийн хүч ойролцоогоор 10,000 орчим байв. Энэ нь түүний таамагтай таарч байлаа. Тэр эхлээд шидийн хүчний талаар тайлбарлаж эхлэв. Тэр хүмүүс шидийн хүчийг зөвхөн довтлогоонд ашигладаг гэж боддог ч өөр олон хэрэглээ байдаг гэж хэлв. Тэр Кацурагийг дуудаж бүх хүчээрээ довтлохыг тушаав. Кацураги баг зэрэг гайхсан ч Кусанаги яарахыг шаардав. Кацураги бүх хүчээрээ цохилт хийв. Гэвч цохилт нь үл мэдэгдэх бамбайд зогсож орхив. Кусанаги энэ нь шидийн бамбай гэж тайлбарлав. Хэрэв хүн маш их шидийн хүчтэй бол бамбайг байглаасаа ашиглаж чаддаг. Кацураги дахин дахин цохилт хийсэн ч нэг ч довтолгоо хүрсэнгүй. Кусанаги хангалттай их шидийн хүчтэй хүн. Шидийг бараг бодолгүйгээр ашиглаж чаддаг гэж тайлбарлав. Тэр үнийг automatic power гэж нэрлэв. Эцэст нь Кацураги ядарч довтлогоо нь огт үр дүнгүй гэдгийг ойлгов. Кусанаги бүгдэд нэг зүйлийг санахыг тушаав. Шидийн хүчний багтаамжийг нэмэгдүүлэх нь шиттэн бүрийн хамгийн чухал зорилго гэж тэр хэлв. Дараа нь тэр өөрийн шидийн хүчийг цагдаа нарт мэдрүүлэхийн тулд ээлжлэн дамжуулж шидийн энергийг хэрхэн мэдрэхийг зааж эхлэв. Бүгд бэлтгэлээ эхлүүлж илүү хүчтэй болохын төлөө шаргуу ажиллаж эхлэв. Кусанаги зөвхөн бэлтгэл хангалтгүй гэдгийг ойлгов. Тэдэнд тоног төхөөрөмжч хэрэгтэй байлаа. Тэр анти-монстер equipment олж болох эсхийг асуув. Шидүүгийн царайг хараад энэ нь бараг боломжгүй гэдгийг ойлгов. Гэхдээ Шидүү баг зэрэг хүлээвэл ямар нэг арга олж чадна гэж амлав. Кусанаги энэ үед сайн гар урчууд бараг байхгүй болсон гэдгийг ойлгож байлаа. Тиймээс тэр өөрөө хийхээр шийдэв. Тэр өмнө нь ийм зүйл хийж байгаагүй ч чадна гэж итгэж байлаа. Тэр шургуулгаа онгойлгож хэрэгтэй зүйл хайж эхлэв. Тэр хямдхан бөгж олсон ч сайн хадгалагдсан байгааг анзаарлаа. Энэ нь чухал зүйл байж магадгүй гэж бодов. Гэхдээ ганц бөгж хангалтгүй байлаа. Тэр дэлгүүр орох хэрэгтэй гэж бодож байтал утсан дуугарлаа. Залгаж байгаа хүн нь Рука байв. Кусанаги гайхав. Учир нь Рука бараг хизээж залгадаггүй. Тэр утсаа авахд Рука хэсэг дуугүй байв. Дараа нь Рука өөрийн бодлыг хэлв. Түүний бодлоор тусгай багийг удирдах эрх зөвхөн Кусанагид л тохирно гэж хэлв. Кусанаги гайхаж тэр өөрийг нь урамшуулах гэж байна уу гэж асуув. Рука зөв гэж хариулав. Кусанаги инээмсэглэв. Тэр Рукаг нилээд эвгүй зан ааштай хүн гэдгийг ойлгож байлаа. Тэр Рукагаас нэг зүйл асуув. Маргааш завтай бол хамт дэлгүүр хэсхийг урив. Тэр гоёл чимэглэл сонгохдоо сайн биш тул тусламж хэрэгтэй байлаа. Маргааш нь Кусанаги харж өгөхгүй өртөөн дээр ирэв. Юахамны цаанаас түүнийг нууцаар ажиглаж байлаа. Тэр аль болох хол завирч өөрийгөө танигдуулахгүй байхыг хичээж байв. Ийм байдлаар тэднийг нууцаар ажиглаж байгаадаа Юа дотроо эвгүй мэдэрч зүрхэндээ тэднээс уучлал хүсв. Удалгүй Рука гарч ирэв. Тэр маш гоёмсог даашин зөмссөн байлаа. Хүмүүс бүгд түүнийг гайхан харж эхлэв. Рука Кусанагис хүлээж удав уу гэж асуухад Кусанаги дөнгөж сая ирсэн гэж хэлв.
Хажууд зогсож байсан залуус Рукаг харж ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж шивнэлдэн түүнийг найз залуутайгаа ярьж байна гэж бодон баг зэрэг атаархав. Юа харин холоос ажиглан яг юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Тэр их чинь Кусанагитай болцож байгааг мэдээд улам гайхав. Рука Кусанагаас юу хайж байгааг асуухад Кусанаги бөгж авах гэж байгаагаа хэлв. Рука үүнийг бэлэг байх гэж бодов. Кусанаги тийм гэж хэлсэн ч хид хідэн бөгж хэрэгтэй гэж нэмж тайлбарлав. Рука үүнийг сонсоод гайхав. Тэр Кусанаги олон хамтрагчтай юм болов уу гэж бодов. Кусанаги үнэхээр тийм гэж хэлэхэд Рука Япон улс олон их нэртэй байхыг зөвшөөрдгөө гэдгийг сануулв. Кусанаги үүнийг аль хэдийн мэдэж байгаа гэж хариулв. Рука хэрвээ олон бөгж авах гэж байгаа бол хямдхан боломжийн үнэтэйг авах хэрэгтэй гэж зөвлөв. Тэр ийм бөгж олддог газрыг мэддэг байсан тул Кусанаги энэ ажлыг түүнд даатгахаар шийдэв. Тэд хэд хэдэн дэлгүүрээр орж бөгж хайж эхлэв. Юа холоос тэднийг ажиглаж байлаа. Хэдэн цаг өнгөрөхөд Рука бат бөх, хямдхан бас хит гоёмсог биш бөгж олох үнэхээр хэцүү байгааг хэлв. Кусанагич баг зэрэг бухимдаж байв. Сайн бөгж оллоо гэж бодох болгонд нэг зүйл нь таарахгүй байлаа. Юа холоос жүүс унгаа тэднийг ажиглаж байв. Рука Кусанагитай маш ойрхон зогсож байгааг хараад Юад баг зэрэг атаархах мэдрэмж төрөв. Удалгүй дэлгүүрийн менежер инээмсэглэн тэдэн дээр ирж юу хайж байгааг асуув. Хэрвээ найз бүсгүйдээ бэлэг авах гэж байгаа бол санал болгож чадна гэж хэлв. Кусанаги Рука түүний найз бүсгүй биш гэж тайлбарлахдаж оролцсон ч Рука түүнийг тасалж хүйтэн өнгөөр би түүний найз бүсгүй биш гэж хэлв. Менежер уучлал хүсээд тэднийг өөрсдөө харахыг зөвшөөрөн холдов. Удалгүй тэд сууж амрав. Кусанаги худалдааны төвөөр удаан алхсандаа нилээд ядарснаа хэлв. Рука өөрийгөө хүмүүсийн сэтгэлийг хэрхэн илэрхийлэхээ мэдтгүү гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэр өөрийн зан ааш тийм ч сайн биш гэдгийг мэддэг байлаа. Кусанаги харин Рука энэ аялалд маш сайн бэлтгэл хийсэн гэдгийг хэлв. Тэр олон дэлгүүрийн байршлыг судалж ямар бөгж тохирохыг хүртэл бодож төлөвлөсөн байв. Кусанаги инээмсэглэн Рукаг өөрт нь үнэхээр их тус болж байгааг хэлв. Рука ичингүрч улаалаа. Яа, энэ бүхнийг хараад их чигээ өмнө нь хизээч ийм байдалтай харж байгаагүйгээ ойлгов. Удалгүй Юа гэртээ харахаар шийдэв. Хэдэн цагийн дараа Кусанаги эцэст нь тохирох бөгжнүүдийг олж чадлаа. Рука харин тэр яагаад 5 бөгж авсныг ойлгохгүй байв. Кусанаги багийнхаа гишүүн бүрт нэг нэгийг өгөх хэрэгтэй гэж тайлбарлав. Рука эхэндээ түүнийг бэлэг өгөх гэж байна гэж бодсон ч үнэн дээр энэ нь багийн тоног төхөөрөмж болохыг ойлгов. Кусанаги түүнд тусалсанд талархлаа илэрхийлв. Дараа нь тэр нэг бөгж гаргаж ирээд Рукагаас гараа өгөхийг хүсв. Рука баг зэрэг ичингүүрв. Кусанаги бөгжийг түүний гарт зөөж энэ бол миний өөрөө хийсэн анхны тусгай бөгж. Сайн хадгалаарай гэж хэлв. Рука баярсан ч юу ч хэлэлгүй явж одов. Холдохдоо тэр бөгжийг анхааралтай харж гараа тэврэн барив. Дараа нь өөрийн ирэхгүй улааж эхэллээ. Маргааш нь Кусанаги анти-монстер тоног төхөөрөмжийг тараахаар болов. Цагдаа нар бөгжийг зүүхэд шидийн энерги мэдрэгдэв. Кусанаги энэ бөгжинд салхины шид шингээсэн бөгөөд ашиглавал нэгдүгээр төвшний салхины шид гаргаж чадна гэж тайлбарлав. Шидөө маш их гайхав. Ийм тоног төхөөрөмж хийж чаддаг хүмүүс бараг байхгүй болсон байлаа. Кусанаги өөрөө хийсэн гэдгийг сонсоод шидөө бүр гайхширч Кусанаги үргэлж өөрийг нь гайхшруулдаг гэж хэлв. Ёа их чинь бөгж аваагүй ганцаарав. Гэвч Рука аль хэдийн шинэ бөгж зүүсэн байлаа. Юа тэр бөгжийг Кусанагитай болцохдоо авсан байх гэж бодоод санаа зовж эхлэв. Кусанаги дараа нь багт шинэ хөдөлгөөний арга зааж өглөө. Тэр бөгж ашиглан эрг ял химээх салхины шидээр агаарт нисэж болно гэж тайлбарлав. Санаата шидэв хоёр шууд нисэж эхлэв. Юач мөн амжилттай нисэж чадлаа. Кусанаги Юагаас Ичикиями Манатагийн талаар асуув. Юа түүнийг хамгийн их хүндэлдэг хүн гэж хэлв. Тэр маш хүчтэй шидтэн байсан бөгөөд их каламитигийн үеэр чөтгөрийн бурхантай тулалдаж байгаад амиа алдсан гэдэг. Тэр үед олон шидтэн нас барсан тул шидийн судалгааг бараг тэгээс дахин эхлүүлэх шаардлагатай болсон гэж Юа тайлбарлав. Кусанаги үүнийг сонсоод гайхав. Тэр тухайн үед маш олон шидийн ном үлдээсэн байлаа. Гэтэл одоогийн шидийн мэдлэг яагаад ийм муу болсон талаар бодож эхлэв. Юа түүнийг бодолд автаж байгааг анзаарч асуув. Кусанаги зүгээр гэж хариулсан ч Black Mage-ийн нууцыг хэлэх нь аюултай гэж бодов.
Юа харин өөрөөр ойлгож илүү хүчтэй болж Кусанагид хэрэгтэй хүн болохоор шийдэв. 7 хоногийн дараа бэлтгэлийн үеэр бүгд илүү хүчтэй болсон байлаа. Соната 2 дугаар түвшний ариун шид ашиглаж чаддаг болсон. Шидо 3 дугаар түвшний шид ашиглаж чаддаг болов. Мизуха эгч дүүс 4 дугаар түвшний шид ашиглах чадвартай болжээ. Кусанаги бүгд хүчтэй болсон байгаад баяртай байлаа. Тэр шидийн төвшин өндөр байх нь заавал илүү хүчтэй гэсэн үг биш гэдгийг тайлбарлав. Жишээ болгон Рукаг 4 дугаар төвшний шид ашиглан өөр рүү довтлохыг тушаав. Рука давталсан ч Кусанагийн ердөө 1 дугаар түвшний газрын шид ашиглан эсэргүүцэв. Хоёр шид мөргөлдөхөд бүгд гайхав. 1 дугаар түвшний шид 4 дугаар түвшний шидийг саармагжуулж чаджээ. Кусанагийн шидийн жинхэнэ хүч нь төвшөнд биш, харин шидийг хэр сайн ашиглаж байгаад байдаг гэдгийг тайлбарлав. Бүгд урам авч улам шаргуу бэлтгэл хийж эхлэв. Гэтэл яг тэр мөчөд нөгөө тарган язгууртан шуу дахин гарч ирж тэднийг өргөдөж байгаа юм шиг царайлав. Шидүү яагаад энд ирсэн бэ гэж асуухад шуу ойрын үед каламити болохгүй бололтой зүгээр л уйдаж байна гэж хэлв. Шидүү хэрв бэлтгэл хийхгүй бол хідэн мангас цэвэрлэж өгөөч гэж санал тавьсан ч шуу түүнийг бүр тоосонгүй. Тэр үүнийг хитрхи их ажил гэж үзэж бүгдийг цагдаагийн газарт даатгаад ёчтой инээмсэглэв. Кусанагийн найзууд үүнд ихэд бохимдсанч Кусанаги өөрөө тоосон шинжгүй байлаа. Тэр үед шуу каламити хурдан эхлэсэ гэж бодож байтал тэнгэр гинэт улайж эхлэв. Үүнийг Юа хамгийн түрүүнд анзаарч ямар нэг зүйл буруу байгааг хэллээ. Шуу үнэхээр каламити эхэлж байгааг ойлгоод догтлон хинэн эхэлж боссыг устгах нь тэр нь тусгай багийн удирдагч болно гэж бүгдэд сануулв. Ингээд өөрийн сорилт ихэлснийг зарлав. Кусанагийн багч бас итэвчин тийм муухай тарган этгээдэд ялагдахгүй гэж шийдэв. Шуу болон түүний хүмүүс бөгжний хүчээр салхины шид ашиглан агаарт хөөрч одлоо. Шуу ихэмсэглэн бүгдийг ялагдагчид гэж доромжилсоор холдов. Юа, үүнийг шудраг биш гэж хэлсэн ч Кусанаги тэд ч бас адилхан хийж чадна гэж сануулв. Тэр бүгдэд зохих ёсоор бэлдэж чихвчээ өмсөхийг тушаав. Ингээд бүх баг агаарт хөөрлөө. Кусанаги энэ бол баг болж хийж буй анхны бодит тулаан учраас маш болгоомжтой байх хэрэгтэй гэж сануулв. Тэд хөдлөн явж байхад шууд доогуур явж байгаа машиныг хоцрогдмол гэж шоолон инээв. Кацураги түүнийг үнэхээр хурдан байна гэж хэлэхэд Юа ийм том биетэй хүн яаж ингэж хурдан хөдөлж байгааг ойлгосонгүй. Кусанаги тэд бүгд салхины шидэнд сайн учраас хөөцөлдөхөд хэцүү байхыг ойлгож байлаа. Өөрөө бол амархан гүйцэж төрүүлж чадна. Гэхдээ тэр баг болж ажиллахын утгыг үгүй хийхийг хүссэнгүй. Тиймээс иргэд одоогоор аюулгүй харагдаж байгаа тул яарах хэрэггүй гэж шийдэв. Шуу ард нь үлдэж яваа тэднийг шоолж өөрсдийгөө тусгай баг гэж нэрлэдэг атлаа өөрийг нь гүйцэж чадахгүй байна гэж доромжилсоор байв. Яа, түүний амийг сонсож чадахгүй байсан ч нүүрнийх нь хувирлаас л шоолж байгааг ойлгож байлаа. Удалгүй шуу хідэн иргэдийг олж хараад өөрийгөө ирлээ гэж зарлаж каламитигээс сэрэмжлүүлэн мангасуудыг устгаж эхлэв. Тэр болон хамтрагчид нь салхины шидээр хид хідэн араатныг хөнөв. Энгийн хүмүүс аюулгүй газар олох гэж яаран түүнээс тусламж хүссэн ч шууд тэднийг огт тоосонгүй. Харин ч мангас руугаа салхины шидээр үргэлжлүүлэн дайрсаар байв. Ингэхэд түүний шидийн урсгал иргэдийгч дайрах гэж байтал гол дүр гинт гарч ирж бамбаагаараа тэднийг хамгаалав. Кусанаги хүйтэн аимшигтай харцаар шугаас яг юу хийх гээд байгааг нь асуухад нөгөө язгууртан банд болон хүмүүс нь найсандаа бараг чичирч орхив. Шөө юу болоод байгааг ч ойлгосонгүй. Бүр гараач хөдөлгөж чадахгүй болов. Удалгүй Кусанагийн багч хурж ирж иргэд зүгээр эсхийг шалгав. Яа шөө яг сая юу хийх гэж байсныг асууж жирийн хүмүүсийг тулаанд хутгахгүй байхыг ууртайгаар тушаав. Шөө болон түүний хүмүүс удалгүй биеэ хөдөлгөж чаддаг болов. Шөө Кусанаги бие дээр нь ямар нэг зүйл хийчихсэн юм болов уу гэж гайхсан ч дараа нь юу ч биш гэж бодоод орхив. Тэр жирийн хүмүүс өөр шиг нь язгууртан шидтний замд тэглэсний буруу гэж хэлэхэд Юа уурлан үгээ дахиад хэлээч гэж зандарлаа. Гэтэл шуу салхины шидээ ашиглан хамтрагчтайгаа нисэн одож жирийн хүмүүсийн аюулгүй байдлыг Кусанагид үлдээгээд боссыг устгах зорилготой холдов. Кусанаги түүнийг ажиглан өсвөл хитгэн хоромдол устгаж чадна гэдгээ мэдэж байв. Гэхдээ сорилтоос айгаад байгаа мэд харагдахыг хүссэнгүй. Тэгээд энэ нөхцөл байдал нэг боломж байж магадгүй гэж бодлоо.
Ингээд Кусанаги багийнхандаа мангасуудтай тулалдахыг тушааж өөрөө бүх иргэдийг хамгаалах үүргийг хүлээв. Шидүү ганцаараа ийм олон хүнийг хамгаална гэдэг маш хэцүү. Энэ сорилтод үнэхээр итгэлтэй байна уу гэж асуув. Кусанаги өөрийгөө энэ тусгай багийн удирдагч учраас чадна гэж хэлэхэд Шидүү өөрийн асуултыг хүртэл байжээ гэж бодов. Юа бүхнийг хөдөлгөж тэд манай хүүд хит их найдаж байгаа болохоор одоо бүгд хөдөлж мангасуудыг устгах хэрэгтэй гэж урам өглөө. Бүгд санал нийлв. Ингээд Кусанаги тэдэнд өөрийнх нь төлөө ял гэж тушаав. Тэд салхины шидээр урагшилж мангасуудтай тулалдаж эхлэв. Юа 3 дугаар төвшний шидээр нилээд хүчтэй мангасуудыг устгаж байлаа. Өмнө нь ийм нөхцөл байдалтай тулгархад айж байсан ч одоо чөтгөрийн цэргүүдийг амархан ялж байгаадаа өөрөө хүртэл гайхаж байв. Юа үнэхээр хүчтэй болжээ. Кусанаги эргэн тойрны шидийн энергийг мэдэрч хүм мангас хоёр холилдон олон иргэн одоо ч аюулд байгааг ойлгов. Нөхцөл байдал хэцүү гэдгийг мэдэж байсан ч өөрөө Кусанаги матата учраас бүхнийг давж чадна гэж итгэн салхины шидээрээ урагшилж хүмүүсийг аварч эхлэв. Харин шуу болон түүний хүмүүс салхины шидээ цацсаар иргэдийг огт тоохгүй байв. Рука болон бусд нь жагсаалтаа хадгалан тэр тарган нөхрөөс хоцрохгүй гэж шийдэн тулалцаар байлаа. Гэтэл йога гинт нэгэн хачин шидийн энергийг мэдэрч арагшаа хартал түүний ард нэг чөтгөр гарч иржээ. Тэр солиотой тарган итгээд огт эргэлцсэнгүй. Каламитиг зогсоож сорилтод ялахын тулд чөтгөр рүү гүйж очив. Тэр бүр дөрөвдүгээр түвшний шидээ ашиглахаар шийджээ. Гэвч түүний хүмүүс түүнийг зогсоох гэж оролдлоо. Учир нь дөрөвдүгээр түвшний шид ийм дайсанд шарахч гаргахгүй байлаа. Шөө үүнийг тоосонгүй. Тэр бусдыг чөтгөртэй тулалдаж үзээгүй, юу ч мэдэхгүй гэж үзэж, өөрөө язгууртан шиддэм учраас заавал ялна гэдэгтээ итгэлтэй байв. Шууд дөрөвдүгээр түвшний салхины шидээ харгасан ч чөтгөр мөн дөрөвдүгээр түвшний галын шидээр сүрж түүний шидийг амархан нураав. Шуу ийм амархан дийлдсэндээ итгэсэнгүй. Галын довтлогоо түүнд хүрэх гэж байтал тэр туслагтайгаа хамт айсандаа зугтаж эхлэв. Тэр давталгоонд энгийн хүмүүс өртөн орилж тусламж гуйсан ч шуу өөрийгөө аврахын тулд тэднийг зүгээр л орхиод зогтсаар байв. Гэтэл Кусанаги гарч ирэн газрын шидээр тэр давталгааг зогсоов. Баг нь ч хамтран иргэдийг галын дайралтаас хамгаалав. Кусанаги багийнхаа үйлдэлийг хараад инээмсэглэн магтав. Юа шууруу очиход тэр үхээгүүдээ тайвширсан харагдав. Гэвч Юа хүйтэн царайгаар яагаад иргэдийг орхиод зөвхөн өөрийгөө аварсан юм бэ гэж асуулаа. Шөө иргэд зүгээр л замаас холдоод гүйчих ёстой байсан. Өөршиг нь язгууртан шидний хөлийг туших гэж байгаа юм бол амьдрах ч шаардлагагүй гэж хэлв. Юа түүний энэ үгийг сонсоод уураа барьж чадсангүй. Тэгээд бүх хүчээрээ алхахад нөгөө тархан амтан хол шидэгдэв. Юа түүнийг язгууртан шидтэн гэхэд ичхөөргүү арчаагүй амтан гэж зандарлаа. Шуу яагаад өөршиг нь язгууртан хүнийг цохиж байгааг гайхан хашгирсан ч Юа түүнийг тоосонгүй. Тэр бүгдэд энэ арчаагүй амьтныг орхиод хотод гарч буй мангасуудыг үргэлжлүүлэн устгахыг хэлв. Бүгд санал нийлж хөдөлцгөв. Харин шуу өөрийг нь бүр мөсөн үл тоосонд гоншгосоор үлдлээ. Кусанагийн иргэдийг аварч байхдаа тэднийг ажиглан дайсны өмнө арай хэтэрхий их дуу чимээтэй байна гэж бодсон ч хурдан тайвширч чадсан болохоор зүгээр гэж үзв. Дараа нь тэр өөр тусламж хэрэгтэй үлдсэн хүмүүсийг хайхаар шидэж, босс ямар ч үед гарч ирж магадгүйг бодон анхааралтай хөдлөлөө. Удалгүй тэр чөтгөр мангас өөрөө гарч ирэв. Шуу болон түүний туслах нэг ханны ард нуугдан ийм хүчтэй мангасыг ганцаараа ялах боломжгүй гэдгээ эцэст нь хүлээн зөвшөөрөв. Түүний багийнхан ч ухрахыг зөвлөж байлаа. Шуу язгууртан шидтэн байсан ч энэ мангасыг дийлэхгүй гэдэгтээ итгэж байв. Гэтэл тэр гинт нэг санаа оллоо. Кусанагийн багийг эхэлж мангасыг ядраатал тулалдуулаад дараа нь мангас сулрах үед нь өөрөө орж ирэн эцсийн цохилтыг өгч бүх гавьяаг булаахыг төлөвлөжээ. Түүний туслахууд үүнийг сууд санаа гэж магтав. Шууч өөрийгөө суут хүн учраас ийм төлөвлөгөө гаргасан гэж бодоод тохирох мөчийг хүлээн нугдахаар шийдэв. Энэ хооронд Юа болон бүх баг тэдний зүг ирж буй чөтгөр мангасны эсрэг зогсов. Юа тэр мангасын хүчийг мэдрээд энэ тулаанд ялах магтаал багтайг ойлгосон ч чадах бүхнээ хийн гэж шийдэв. Бүх баг нэгэн зэрэг довтолж эхлэв. Хэсэг хугацааны дараа утаа тарж мангас өгсөн байх гэж тэд бодсон ч утаа арилахад тэр огт шарахтаагүй хэвээр гарч ирлээ. Юа тэдний довтлогоо түүнд өчүүхэн ч нөлөөлөөгүй ойлгов. Рука ийм дайсны эсрэг дөрөвдүгээр төвшний шид эсвэл бага төвшний шид байсан ч асар их шидийн хүч шингээж ашиглах ёстой гэж хэлв.
Тэр мангас шидийн тойргуудаасаа галан довтлохоо дуудаж эхэллээ. Багийнхан довтлохооноос бултаж байхад Юа энэ дайсан өмнөхөөсөө ч илүү хүчтэй, бүр өөрийнх нь шидээс 2 дахин хүчтэйг мэдэрлээ. Ийм ялгаатай хүчний эсрэг ялна гэдэг бараг боломжгүй мэт санагдаж байв. Юа яахаа мэдэхгүй байхад Кусанаги нөхцөл байдлыг мэдэрч зөвлөгөө өгөхөөр шийдэв. Тэр багт хамтран ажил гэж тушаав. Юа бид аль хэдийн хамт ажиллаж байгаа шүү дээ гэж хариулахад Кусанаги хүчээ жинхэнэ утгаар нь нэгтгэх гэж хэллээ. Мөн ялалтын түлхүүр нь Юа Рука хоёрт байгаа гэж сануулсан юм. Юа бодолж энэ нь яг юу гэсэн үг вэ гэж асуув. Гэвч Кусанаги өөрөө олж мэд гэж хэлээд яриагаа дуусгах гэв. Юа түүнийг зогсоох гэж байтал галын дайралтад өртөж өөрийгөө хамгаалахад хүрэв. Рука Кусанагийн үг гүн утгатай гэж үзэж бүгдээрээ баг болж сайн бодох хэрэгтэй гэж хэлв. Юач эгчийнхээ зөв гэдэгт итгэж Кусанаги тэднийг үргэлж зөв зам руу хөтөлдгийг санав. Эцэст нь Юа юу хийх ёстойгоо ойлгов. Тэр чөтгөр шидэ гаргахдаа нилээд хугацаа алддаг учраас том довтлохоонуудыг нь төр бултан өнгөрөөж энэ хооронд жижиг дайснуудыг устгая гэж санал болгов. Мөн Шидо болон цагдаа нарыг зүүн жигүүрт байрлуулж өөрсдөө баруун талаас довтлохоор шийдлээ. Чөтгөр ямар нэг шид гаргах үед дохио өгнө гэж тэр хэлв. Бүгд түүний заврыг ойлгов. Чөтгөр хүчтэй давталгаа эхлүүлэхэд Юа дохио өгч бүгд түүний ачаар амжилттай болтож байв. Кусанагийн иргэдийг аварч байх зуур энэ бүхнийг ажиглан удирдлагыг Рука эсвэл Кацураги авна гэж бодож байсан ч Юач мөн хүмүүсийг сайн уншиж тэднийг удирдах чаддаг юм байна гэдгийг ойлгов. Гэвч удаан тулалдсны дараа Юа ядарч одоогийн шидийн хүч төвшин хоёроороо ялж чадахгүй байгаагаа мэдэрлээ. Тэр яах ёстойгоо бодож байгаад гинэт Кусанагийн үгийг буруу ойлгосноо ойлгов. Түүний бодож олсон арга маш солиотой санагдсан ч одоо амьд үлдэх эсвэл үхэхийн зааг дээр ирсэн тул туршиж үзэхээс өөр аргагүй байлаа. Ингээд Юа бүгдээс шидийн хүчээ өөрт нь өгөхийг хүсв. Нуугдаж байсан шууд тэднийг юу хийх гэж байгааг гайхан ажиглав. Бүх баг ямар нэг зүйлд бэлтгэж эхлэв. Шидүүч энэ үнэхээр боломжтой юу гэж эргэлзсэн ч Юа өөрөө ч сайн мэдэхгүй байсан. Гэхдээ өөр сонголт байхгүйг ойлгож байлаа. Рука Юад итгэлээ өгч Кацураги Сената хоёрч энэ төлөвлөгөө бүтлгүүтвэл дараагийн аргыг бодъё гэд бүх хүчээ өгөхөр болов. Чөтгөр гараа өргөж 5 дугаар төвчний галын шид болох асар том галан баган дуудлаа. Их хэмжээний гал Кусанагийн багийн дээрээс нөмрөн унах гэж байхад шуу болон түүний хүмүүс тэднийг арчаагүй ялагдагсад гэж шоолж байв. Гэвч дараагийн мөчөд түүний тусалгууд юу болж байгааг харахыг санууллаа. Шуу харвал бүх баг чөтгөрийн зүг шууд урагшилж байв. Соната 3 дугаар түвшний ариун имчилгээний шидэ ашиглан бүх багийг хамгаалан учрах гэмтлийг нь нөхөж эхэллээ. Үүнийг харсан Кусанаги энэ бол маш ухаалаг төлөвлөгөө гэж бодов. 5 дугаар түвшний шидээс дандаа булт хамаргүйж Соната арт талаас нь нэмжиж чадвал бүх баг урагшлах боломжтой байлаа. Юа, Рука хоёр зэрэгцэн зогсоод довтолгоогоо цэнэглэв. Дараа нь тэд усны шидээ нэгэн зэрэг соллов. Кусанаги тэд эцэст нь ойлгосонд баярлав. Хэрэв тус тустай хүч хүрэхгүй бол хүчээ нэгтгэн ялалт байгуулж болдог. Тэр инээмсэглэн үүнийг Grand Magic Spell Burst Stream гэж нэрлэв. Асар их усны давлгаа чөтгөрийг нэг цохилтоор нураалаа. Утаа арилахад Шидо Мизуха эгч дүүс хамтран 6 дугаар түвшний шид гаргасныг ойлгоод балмагдав. Гэвч Кацурагийн мангас руу заахад бүгд гайхлаа. Тэр мангас амь тавьчихалгүй арай ядан тэсэж үлдсэн байв. Шөө болон түүний хүмүүс үүнийг хараад боломж гэж үзэн эцсийн цохилт өгч ялалтыг өөр дээрээ авахыг оролдов. Гэтэл Кусанаги Drain Tentacles шидээрээ тэднийг зогсов. Шуу юу болоод байгааг ойлгохгүй байтал бүх манан сороод алга болж биеийнх нь хүчж бүрэн шавхагдав. Кусанаги ард нь гарч ирэн шидийн тэмтрүүлээ буцаан татаж тэдний энэ үйлдэлд бага зэрэг дургуйцав. Ингэсний дараа чөтгөр эцэст нь бүрэн алга болов. Кацураги болон бусд нь тайвшрав. Шидүүч ийм их товтлогоо авсан учраас тэр мангас угаасаа бараг өөхөх төгсөн байсан байх гэж боджээ. Ингээд Каламити дуусч тэнгэр хэвийн өнгөндөө орлоо. Бүх баг ялав гэдгийг мэдээд баярлав. Соната Мизуха эгч дүүсийг магтаж талархлаа илэрхийлэв. Харин Рука Юа хоёр хамаг шидийн хүчээ шавхснаас ухаан алтан унав. Кацураги сандран яасан бэ гэж асуухад тэд хөдөлж чадахгүй байлаа.
Юу агчтэй. Бид үнэхээр ялсан шүү гэж хэлэхэд Рукач үнийг зөвшөөрөн тайвширлаа. Кусанаги багийнхаа бүх хүн талархан яг тэд өөрсдөө энэ каламитиг зогсоосон гэж батлав. Тэр үүнийг тэдний анхны жинхэнэ даалгавар гэж нэрлээд анхудаа ийм байдлаар хамтран тулалдсан атлаа өөрийг нь огтхонч гонсойлголгүй жинхэнэ үнцнийг харуулсанд баяртай байгаагаа хэлв. Түүний баг цаашдаа улмал хүчтэй болно гэдэгт тэр итгэлтэй байлаа. Тэр Юагийн өнөө хүртэлх хүсэлтийг маш их магтаж энэ каламити үеэр маш сайн тушаал өгснийг онцлов. Тэр бүр Grand Magic-ийн санааг хүртэл ойлгож чадсан байна. Кусанаги энэ техникийг урд нь мэддэг байсан юм болов уу гэж асуув. Юа мэдтгүү байсан. Одоо л үнийг Grand Magic гэж нэрлэхийг сонсож байна гэж өөртөө итгэлтэй хэлв. Кусанаги үүнд гайхаж яаж ийм техникийг нэрийг нь ч мэдэхгүй байж хийж чадсан юм бол гэж бодов. Юа түүнд гайхалтай санаа өгсөн талархаад үлдснийг нь өөрийн зүн совингоор хийсэн гэж хэлв. Кусанаги өөрөө юуг дутуу үнэлж байжээ гэдгийг ойлгож тэр анх бодсноосоо хавьгүй онцгой охин байж магадгүй гэж бодов. Тэр цааш нь шалгахаа болоод яг газар дээр нь ийм шийдэл олж чадсан нь үнэхээр гайхалтай гэж магтлаа. Мөн энэ амжилтанд Юа Рука хоёрын зохицол нийцэл асар том нөлөө үзүүлснийг онцлов. Дараа нь тэр цагаа хараад одоо нэг чухал зүйл үзэх цаг боллоо гэж хэлв. Юа удирдлага авч телевиз засаав. Тэнд цагдаагийн газрын зарим тусгай гишүүд тэр дундаа шидүү оролцсон хэвлэлийн хурал болж байв. Нэг нь өсөж буй Calamity болон чөтгөр мангасуудын аюулд бэлтгэхийн тулд Special Mage Team буюу SMT байгуулсан гэж тайлбарлав. Сэтгүүлч нэгэн сурагчийг тэр дундаа академийн Calamity-д оролцож байсан хүнийг багийн удирдагчаар сонгосон нь үнэн үү гэж асуулаа. Шидүү урагш гарч тусгай багийн удирдагчийг төлөөлөн хариулах хүн нь өөрөө гэж танилцуулаад тэдний удирдагч үнэхээр сурагч мөн гэдгийг батлав. Хүмүүс үүнд амархан итгэсэнгүй. Насанд хүрээгүй хүүхдийг багийн ахлагчаар томилохын эсрэг байлаа. Шидүү Кусанагийг хамгаалан түүний чадвар язгууртан шидтнүүдээс ч давна гэж тайлбарлав. Тэр язгууртан шидтнүүд ямар ч хэрэггүй болж цагдаад туслахаарч ирээгүйг сануулв. Цагдаа нар өөрсдөө л иргэдийг хамгаалахын төлөө туйлын хүнд нөхцөлд ажиллаж байсан. Харин яг тэр үед Кусанаги гарч ирэн Каламитиас бүх хүнийг аварсан гэж шийдөө хэллээ. Түүний бодлоор Кусанаги бол энэ нэрийн үеийг мангасуудаас хамгаалахаар бурхнаас илгээсэн аврагч байв. Тиймээс тэр удирдлагын суудлыг өөр хүнд ч итгэж өгөхийг хүсэхгүй байлаа. Телевизээр үүнийг үзэж байсан Кусанаги баг зэрэг эвгүүцэв. Тэр шидүүг өөрийг нь ингэж сүртэй ярихгүй байгаасай гэж хүсэж байсан юм. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд үүнийг хэтэрхий утгагүй төвөгтэй зүйл гэж нэрлэв. Тэд язгууртан шидтнүүдийг үл тоон араар нь ийм баг байгуулбал тэд ажлаа алдна гэж үзэж байв. Гэвч өөр хүмүүс язгууртан шидтнүүд үнэхээр хэрэггүй болсон. Каламитэд ч туслахаар ирээгүйг хүлээн зөвшөөрөв. Фука овгийн нэр хүнд аль хэдийн муудсан гэдгийг бүгд мэдэж байлаа. Тэдний зарим удирдагч нь гадаадд байсан ч Каламитид хариу өгөх нь тэдний ажил хэвээр. Тиймээс өөрсдийн үүргээ биелүүлээгүй хэрэг гэж хэлцгээв. Цагдаагийн газрын дарга үг хэлж тэд язгууртан шидтнүүдэд итгэсээр байгаа. Энэ тусгай багийг тэдний байр суурийг унах гэж байгуулаагүй гэж тайлбарлав. Тэр үед хин нэгэн танхим руу орж ирэн бүгдийг замаас холдохыг тушаав. Тэр нь нөгөө муухай тарган шуу болон түүний дагалдагсад байлаа. Хэрвээ та бүхэнд манай бичлэг таалагдсан бол Төрийн банкны энэ данс руу 1000 төгрөгийн хандив илгээж биднийг дэмжээрэй. Хандив хийсэн өдөртөө шинэ бичлэг шууд арах болно. Мөн шинээр яриулах аним, манга, манхва байвал санал болгож байгаарай. Өө нэрээ. Нэмээд хэлэхэд над руу 1000 болон түүнээс дээш дэмжлэг явуулсан бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Та бүхний дэмжлэг надад маш их урам өгдөг шүү. Бүгдэнд нь зүрх зүрх.